Энэ удаагийнхаа бичлэгээр Эрдэнэс 5 толгой төрийн өмчит хувьцаат компани үйл ажиллагааны тухай товч тэгээд хамгийн гол нь санхүүгийн гол үзүүлэлтүүдийн сүүлийн 5 жилийн байдлаар танилцуулъя. Бид бүхэн 1072 хувьцаа гэж бол мэднэ. Гэвч энэ хувьцаат компани тухай төдийлөн сайн мэддэггүй. Ялангуяа санхүүгийн тайлангийн талаар харсан хүн тун цөөхөн гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр та энэ компани нэг ширхэг хувьцааг ч гэсэн эзэмшиж байгаа бол ямар компани хувьцааг эзэмшиж байгаа вэ гэдгээ мэдэх нь бол зүй ёсны хэрэг юм аа. За, нэр дээрээ бол энэ компани төрийн өмчит хувьцаат компани буюу нээлттэй компани гэж явдагч гэсэн хувьцаа нь одоогоор хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагддаггүй. Өөрөөр хэлэх юм бол нээлттэй мөртлөө хаалттай компани гэж ойлгож болно. За, нэн тэргуунд хувьцааны тархалтыг нь авч үзье. Тэгэхээр 81.5% нь бол Монгол улсын засгийн газар Эрдэнэс Монгол төрийн өмчит хувьцаат компаниараа дамжуулан эзэмшдэг. Төрийн өмчийн оролцоод компаниудын гол компаниудыг Эрдэнэс Монгол толгой компани байдлаар ингэж өмчилж оролцдог. За, 0.6%-ийг бол үндэсний аж ахуй нэгжүүд эзэмшиж байгаа. Үлдсэн 18.44%-ийг Монгол улсын иргэд эзэмшдэг. Тэгэхээр дийлэнх хувьцааг бол төр буюу засгийн газар эзэмшиж байгаа. Эрдэнэс Монгол төрийн өмчит компани 81.5%-ийг эзэмшдэг гэсэн үг. 24 оны цэвэр ашигаас 3.9 их найд төгрөгийн ногдол ашиг зарласан. За, үүний бол 70-80 орчим хувь нь тэгэхээр засгийн газарт Эрдэнэс Монгол төрийн өмчит компанид ногдсон гэсэн үг. За, 30 орчим хувь нь Монгол улсын иргэдэд ногдсон. Нийт дүнгээр бол бүтэн хувьцаатай хүн нэг татварын өмнөх дүнгээр хэлэх юм бол 350 орчим мянган төгрөг хүлээж авсан байх. 3 удаа хуваагдаад ингэж авсан. За, одоо тэгвэл энэ компани талаар товчхон танилцуулахад 2010 онд бол байгуулагдсан төрийн өмчтийн хувьцаат компани Өмнөговь аймагт Чулуун нүүрсний үндсэн 6 ордыг эзэмшдэг. За, нийт нүүрсний нөөц нь 2024 оны байдлаар бол тогтоосноор 8.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоосон байна. Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш олборлсон нийт нүүрс бол 123 сая тонн. Та бүхэн энэ хоёр тоог харьцуул 8.1 тэрбум 123 сая. За, хамгийн өндөрдөө бол 24 онд 30 сая тонн нүүрс олборлсон. Тэгэхээр энэ хурдаараа авч үзэх юм бол 270 жил ингэж ашиглах боломжтой гэсэн үг. 270 жил бид нар ногдол ашиг өгөөж хүртэх боломжтой гэсэн үг. За, ногдол ашиг олголтын хувьд бол 2022 онд 104 мянган төгрөг, 2023 онд 256 мянга, 2024 онд 337,680 төгрөг. За, нийт бол нэг 700 мянган төгрөгийн ногдол ашиг зарлаж олгосон юм байна шүү. Гэхдээ энэ маань бол 1072 ширхэг хувьцаатай хүмүүс ингэж авсан гэсэн үг. Жишээлбэл надад бол нэг ширхэгч хувьцаа байхгүй. Хувьцаагаа сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал гэх мэт ингээд зарцуулаад дууссан. Хэрвээ энэ компани хувьцаа нээлттэй арилжаалагдаж эхлэх юм бол би бол хамгийн түрүүнд авна. Одоо авах хоёр гол шалтгаанаа хэлье. Нэгт бол энэ компани маш сайн ашигтай ажиллаж байгаа. За, санхүүгийн үзүүлэлтүүдээр хэдүүлээ дэлгэрэнгүй ярилцсан. Хоёрт ногдол ашигын өгөөж бол маш өндөр. Жишээ нь 24 оны хувьд бол ногдол ашигын өгөөж 30 гаруй хувь гэж ойлгож байна. 33%. Яагаад тэгэхээр 1072 ширхэг хувьцаа бол нэрсэн үн нь 1 сая төгрөг. Зах зээлийн үн гэж байхгүй. Тэгэхээр нэрсэн үнээр нь өгөөжийн тооцоход бол 33% байна гэдэг маань жижиг 5 толгой гэж яриад байдаг. 5 толгой хувьцаат компани Өмнөговь аймаг дийлэнх хувийг эзэмшдэг. За, энэ компани бол ногдол ашиг олголтоороо тэргүүлдэг. За, 24 онтой харьцуулах юм бол энэ компани ногдол ашиг өгөөж бол 20 орчим хувьтай байгаа. Гэтэл үүнээс давсан байна гэсэн үг ногдол ашиг өгөөж. За, тийм учраас нээлттэй болох юм бол би бол энэ компани хувьцааг хамгийн түрүүнд авна. Одоо хэдүүлээ сүүлийн 5 жилийн нийт хөрөнгийн дүн
Энэ компанид 24 оны 6 сарын 30-наар 22.5 их найт төгрөгийн хөрөнгө эргэлдэж байна. Нийт хөрөнгийн дүн нь 22.5 их найт төгрөг. 24 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан олдоогүй. Тэгэхээр төдийлөн мэдээлэл нь бас нээлттэй бос байна гэсэн үг тийм ээ. Одоо 25 оны бараг эхний хагас жил дуусвар болох жоход 1-р улирал дуусаад 2-р улирал эхлэе явж байгаад энэ тайлан бол нээлттэй байхгүй. Надад олдсон нь бол 24 оны 6 сарын 30-наарх санхүүгийн тайлан олдсон. За 20 онд бол нийт хөрөнгө 14.1 их найт байсан бол 24 оны 6 сарын 30-наар 22.5 их найт болж ингэж өссөн байна. За нийт хөрөнгийн үзүүлэлтээр нь авч үзэх юм бол хувийн хамгийн том хувьцаат компани Хаан банк нэг 20 орчим их найт байгаа. Тэгэхээр Хаан банкта дүүцгүүц хэмжээний хөрөнгөтэй. Хаан банкны хувьд бол мэдээж дийлэнх их усвар нь бол иргэдийн хадгаламж гадаад их усвар байгаа. За гэхдээ ашгийг нь харьцуулах юм бол жишээлбэл 24 онд эхний хагас жилийн байдлаар 3.3 их найт төгрөгийн ашигтай ажилласан. Тэгэхээр нийт хөрөнгийн дүн ойролцоо мөртлөө ашигын үзүүлэлтээр нь авч үзэх юм бол Хаан банкнаас за бараг 5-6 дахин өндөр юм ашигтай ажиллаж байгаа. За нийт хөрөнгө гэдэг маань нөгөө талдаа өөрийн хөрөнгө болон өр төлбөр, эзний өмч буюу гадны капитал гэсэн юм хоёр хэсгээс бүрддэг. Өөрөөр хэлэх юм бол 22 их найт төгрөгийн тэгвэл хэдэн яг компани өөрийн хөрөнгө юм бэ? Анх байгуулагдахад байсан болон хуримтлагдсан ашигын нөлөөгөөр нэмэгдсэн дүнгийн нөгөө талдаа хэдэн гадны капитал буюу өр төлбөр юм бэ? Сүүлийн 5 жилээр авч үзэх юм бол за 20 онд бол 12 их найт байсан байна өөрийн хөрөнгө. Гадны капитал буюу нийт өр төлбөр 2 их найт. Тэгвэл энэ үзүүлэлтүүд 24 оны 6 сарын 30-наар өр төлбөр 3 дахин шахуу нэмэгдсэн байна. 6.6 их найт төгрөгийн өртөө байна. 15.9 их найт төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна. Өр төлбөр 3 дахин нэмэгдсэн, өөрийн хөрөнгө 30 орчим хувиар нэмэгдсэн байна. За гэхдээ өр төлбөр гэдэгт урьдчилж орсон орлогыг оруулж тооцдог. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ нүүрсээ нийлүүлж чадахгүй бол энэ мөнгийг буцааж төлнө буюу орлогоо урьдчилаад авцсан гэсэн үг. Энийг санхүүгийн тайланд баланст өр төлбөр хэсэгт бүртгэдэг. За юутайч бидний өөрийн хөрөнгө бол 20 оноос бол өссөн байна. Гэхдээ энэ өөрийн хөрөнгө маань хувьцаанда ногдол ашиг зарлах болгонд олгох болгонд буурж яадаг, хуримтлагдсан ашгаар нэмэгдэж яадаг. Хамгийн гол үзүүлэлт нийт орлого болон нийт зардал. За мэдээж нэмэх нь энэ хоёрын зөрүү буюу ашиг байгаа. За 20 онд энэ компани 1.6 их найт төгрөгийн орлого олдог байсан бол 23 онд 9.7 их найт төгрөгийн орлого олсон байна. 5-6 дахин өссөн. За 24 оны эхний 6 сарын байдлаар 6.7 их найт төгрөгийн орлоготой 3-4 дахин өссөн. Миний таамгаар бол 24 оны жилийн тайлангаараа бол 10 их найт давсан болов уу гэж таамаглаж байна. За зардлын хувьд 20 онд 1.4 их найт төгрөгийн зардалтай ажиллаж байсан бол 23 онд 6.2 их найт төгрөгийн зардалтай ажилласан. За 23 онд бол орлого өмнөх оноосоо 3-4 дахин өссөн. Энд бол мэдээж нүүрсний үнийн өсөлт нөлөөлсөн байж болно. За 24 онд бол харьцангуй нүүрсний нь буурсан ч гэсэн нүүрсний бишээр борлуулсан хэмжээ бол өссөн. Тийм учраас орлого бол 23 оноос давсан болов уу гэсэн юм таамагтай байна. За хамгийн сүүлийн гол үзүүлэлт бол мэдээж цэвэр ашиг. 2020 онд 149 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан бол 23 онд хамгийн өндөр буюу 3.5 их найт төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Бараг 20-30 дахин өссөн байна. За 24 оны 6 сарын 30-наар бол 3.3 их найт төгрөгийн цэвэр ашигтай. Энэ магадгүй даабалтсан байх 6-7 их найдын цэвэр ашигтай ажиллаж чадсан байхаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр эн чинь бол сүүлийн 5 жилийн дотор ингэж 30-40-20-30 дахин өссөн. Ийм өндөр өсөлт үзүүлдэг компани бол тун цөөхөн. За бараг л байхгүй. За 24 онд 3.9 их найдыг ногдол ашигт олгохоор зарласан үүний нэг 25 орчим хувь нь
иргэдэд 75 орчим хувь нь бол засгийн газарт буюу Эрдэнэс Монголд ногдож байна. За ингээд сүүлийн 5 жилд нийт дүнгээр нь авч үзэх юм бол 8.4 их найд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байгаа. 8.4 их найд. Магадгүй энэ тоог улсын төсөвтэй харьцуулаад үзэж болох юм. За 23 онд бол 3.5 тэрбум 5 их найд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь бол 20 оныхоос 24 дахин өссөн үзүүлэлт. Жишээлбэл Хаан банк 23 онд 743 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Тэгэхээр нийт хөрөнгөөрөө Хаан банктай дүүцгүйц мөртлөө цэвэр ашигын үзүүлэлтээр бол Хаан банкыг 6 дахин даабалтсан байна гэсэн үг. За Эрдэнэт үйлдвэрийн тайлантай харьцуулж болно. Эрдэнэт үйлдвэр бол Монгол улсын санхүү эдийн засгт нөлөөлөхүйц хэмжээний төсөвт бас нөлөөлөхүйц хэмжээний орлого төвлөрүүлдэг, сайлын үнэ гэгддэг, монголчуудыг олон жил тэжээсэн гэт хэлцдэгээргүй ийм компани. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн нийт хөрөнгийн дүн бол 6 тэрбум төгрөг. Нийт хөрөнгөөр нь харьцуулах юм бол Эрдэнэт үйлдвэрээс Эрдэнэс 5 толгой маань 3 дахин том байна гэсэн үг. Сүүлийн хагас жилийн Эрдэнэт үйлдвэрийн цэвэр ашиг 400 тэрбум байна. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн цэвэр ашиг ч гэсэн бараг 10 дахин шахуу өндөр байна гэсэн үг. Тийм учраас би энэ компани хувьцааг нээлттэй болох юм бол хамгийн түрүүнд авна, тэгээд зарахгүй. За эцэст нь санал дүгнэлт гэх юм уу хэдэн зүйл хэлэхэд за миний бодлоор бол нэгт энэ компани төрийн өмчийн хувийг бууруулах ёстой. Ингэснээр мэдээж нөгөө талдаа иргэдийн эзэмших хувь нэмэгдэн тэр хэрээр иргэд ногдол ашиг өгөөж хүртэх энэ боломж нь илүү болно гэсэн үг. Хоёрт шинээр төрсөн хүүхэд бүрт хувьцааг нь эзэмшүүлдэг байх хэрэгтэй. Ингэснээр үндсэн хуулийн тэгш байх зарчим хангагдана. Гуравт олон улсын болон дотоодын хөрөнгө оруулалтын сангуудад хувьцааг нь эзэмшүүлэх мэдээж худалдаалах. За ингэснээр бол илүү мэрэгжлийн хөрөнгө оруулагчид орж ирнэ гэсэн үг. Тэр хэрээр хяналт сайжирна гэсэн үг. Дөрөвт нийгмийн даатгалын санд хувьцааг нь эзэмшүүлэх. Манай нийгмийн даатгалын сан бол байнгын алдагдaltaй явж байдаг. Тэр хэрээр төсөвт ачаал үүрүүлж байдаг. Тэгвэл хамгийн ашигтай энэ компани нийгмийн даатгалын санд эзэмшүүлснээр за мэдээж хувьцааг нь бол үн төлбөргүй мөрөөсгөл тодорхой үе шаттайгаар нийгмийн даатгалсан сан маань энэ компаниас өгөөж хүртээд тэрийгэ буцаагаад хувьцааныхаа үнэт төлдөг ийм байдлаар эзэмшүүлж болох юм. Ингээд нийгмийн даатгалсан сан алдагдaltaгүй болоод ирэх юм бол магадгүй энэ үед нийгмийн даатгалын хувь хэмжээгээ бууруулах тухайч бас ярьж болох юм. За тавт нь бол илүү нээлттэй ил тод болгох. Тухайлбал ногдол ашигын бодлого, нүүрсний нөөц, санхүүгийн тайлан. Жишээлбэл би энэ мэдээллийг бэлтгэхийн тулд 24 оны 12 сарын 31-нд дуусах болсон жилийн эцсийн санхүүгийн тайлангийг хайгаад олсонгүй. 6-ад олон улсын аудитын компаниар аудит хийлгүүлж байх. Төрийн өмчөд за хувьцаат компаниуд гэж тодорхой шаардлага хангасан юм компаниуд бол жил бүр санхүүгийн тайландаа аудит хийлгдэг. Одоогоор бол төрийн аудитын байгууллага хийж байгаа байх. Үүнийг бол олон улсын аудитын компаниар хийлгүүлж хэвших хэрэгтэй. 7-д нь иргэдийн төлөөлөл удирдах зөвлөлд нь бодитоор оруулах. 8-д нь компани өөрийн хөрөнгөөрөө бас хөрөнгө оруулагч болох. Өөрөөр хэлэх юм бол ашгаа буцаагаад орлого олох ийм зүйлд хөрөнгө оруулж болно гэсэн үг. 9-т нь иргэдийн эзэмшлийн хувьцааг үе шаттай нээлттэй арилжах эрхийг нээж өгөх шаардлагатай. 100% нээчих юм бол магадгүй хөрөнгийн зах зээлд нөлөө үзүүлэх үец хэмжээний хувьцааны зах зээлийг бууруулах хэмжээний юм арилжаа явагдаж магадгүй. Тэгэхээр энийг бол үе шаттай хийх хэрэгтэй. За тэгээ сүүлд нь бол энэ хувьцааг нэгэнтэл иргэдтэй үн төлбөргүй эзэмшүүлсэн юм бол хувьцааг нь өвлүүлдэг болгох хэрэгтэй. Эцэст нь дахиад хэлэхэд Эрдэнэс 5 толгой компани хувьцааг та эзэмшдэг бол та маш азтай байна. Ягаад гэхээр та бол маш хямд үнэлгээтэй олж авсан. Тиймээс битгий зараарай гэж хэлэх байна.